За сайн байцгаана уу сурагчдаа. Монгол хэл бичгийн шалгалтанд бэлтгэх зорилгоор энэхүү хичээлийг бэлтгэж байна. Дэвтэр номоо гаргаад онс өдрөө тавиарай. За хичээлийнхаа сэдвийг дэвтэртээ бичээ. Бичил биш өгүүлэлэг зохиолд задлал хийх. Бичил биш өгүүлэлэг зохиолд задлал хийх. За хичээлийн зорилготойгоо танилцъя. Бичил биш өгүүлэлэг зохиолд задлал хийх аргад суралцах. За зорилгодоо хүрэх алхамтайгаа танилцъя. Зохиолыг задлах аргачлалтай танилцах, онлын ойлголтуудыг мэдэж авах, ламбгой нулимс өгүүлэлгийг мэдэрч ойлгож унших, өгүүлгийн өгүүлэгдэхүүн дарааллаар задлан тайлбарлах, өгүүлгийн зэрэгцээ харьцааг тодорхойлох, өгүүлгийн үйлдэгчид тэдгээрийн зан төрхийг тодорхойлох, өгүүлгийн зохиомжийг олж бичих, өгүүлгийн явдлыг тоочин бичих, өгүүлгийн дөрвөн санааг тайлбарлах эдгээр даалгавруудыг хийж гүйцэтгэх байна. За бичил биш өгүүлэлэг зохиол байвал хэрхэн задлах вэ? Задлах бүгдээ аргачлалтай танилцъя. Дэвтэр дээрээ тэмдэглэж аваарай. Нэгдүгээрт эхийн өгүүлэгдэхүүнийг олно. Хоёрт нь тэндээс эхийн төрсөн санааг тодорхойлно. За гуравт нь эхийн бүтцийг гаргана. Дөрөвт нь тэндээс эхийн гол санааг тодорхойлно. За тавт нь эхийн зохиомжийг гаргана. Зургаат нь тэндээс эхийн шин санааг тодорхойлно. За 7-д нь эхийн явдлыг олно. 8-д нь тэндээс эхийн зорьсон санааг тодорхойлно. За онлын ойлголтуудаа бүгдээрээ дэвтэртээ тэмдэглэж аваарай. Багш нь одоо уншаад өгье. Та бүхэн тэмдэглэж аваарай. За 1-р эхийн өгүүлэгдэхүүн өгүүлэгдэж буй юмсыг хэлнэ. Өгүүлэгдэхүүн нь хэрэг явдлын ерөнхий цогц юм. Бичил ихэд өгүүлэгдэж буй юмс том ихэд өгүүлэгдэхүүн гэж задлана. Өгүүлэгдэж буй юм ба өгүүлэгдэхүүнээс төрсэн санаа үүднэ. Өгүүлэгдэхүүний бүрдэл хэсгүүд. За эхлэл хэсэг. Зохиолын өгүүлэгдэхүүний зөрчил үүсэх суур дэвсгэр бүхий үйл явдал байна. За зангилаа хэсэг. Зохиолын үйл явдал үргэлжлэх, зөрчил мөргөлдөө үүсэх шалтгааныг хэлнэ. За өрнөл хэсэг. Зохиолын зангилаанаас учир шалтгааныг олохын тулд цааш үргэлжилж байгаа хэсгийг өрнөл гэнэ. За туйл хэсэг. Зохиолын үйл явдал зөрчил тэмцэл хурцтаж туйлдаа хүрэхийг хэлнэ. За тайлал. Зохиолын үйл явдал зөрчил тэмцэл хурцтаж туйлдаа хүрч улмаар хэрхэн шийдэгдэж байгааг тайлалгэнэ. Төгсгөл хэсэг. Зохиолын төгсгөл баатруудын хувь заяа ямар болсон? Зохиолч өөрөө хэрхэн үтсэн зэрэгээ илэрхийлсэнийг төгсгөл гинэ. За онлын 2-р хэсэг рүү орцгоё. Бүгдээрээ тэмдэглэж авъя шүү. Эхийн бүтэц. Хэрэг явдал эсрэгцэн ялгарах холбон үргэлжлэхийг хэлнэ. Эхийн бүтэц нь үйлдэгчдийн зэрэгцээ харьцаа юм. Эхийн бүтцийг энгийн ба эрхэн үйлдэгчид тэдгээрийн хөдөлгөөн зан төрхөөр гаргаж болно. Эхийн бүтцээс гол санааг тодорхойлно. За эхийн бүтцийг олохын тулд 1-р эхийн доторх зэрэгцээ харьцааг гаргана. 2-т эхийн үйлдэгчдийг олно. 3-т эхийн эрхэн үйлдэгчид тэдгээрийн зан төрхийг тодорхойлно. 4 эхийн бүтцээс гол санааг тодорхойлно. За 3-р хэсгийг харъя. Эхийн зохиомж. Хэрэг явдлуудыг өвөрмцөөр холбох, уран дүрслэлийг бүтээх явц юм. Зохиомжийн бүрдэл хэсгүүдийг зөв байрлуулах, зохиолын гол санааг утга төгөлдөр илэрхийлэхэд чухал үүрэгтэй. Зохиомж болон уран дүрслэлээс шин санааг тодорхойлно. Зохиомжийн бүрдэл хэсгүүдэд ганцаар яриа, дотоод яриа, харилцан яриа, гадаад яриа, баатрын хөрөг, байгалийн хөрөг, баатрын үг, зохиогчийн үг зүйлс багтах нэ. За онлынхоо 4-р хэсэгтээ танилцъя. Эхийн явдал дэвтэртээ муу адилхан тэмдэглэж авна. Хэрэг явдлын тодорхой цогцыг хэлнэ. За бичил ихэд өгүүлж буй байдал
том ихэд явдал гэж задлана. Өгүүлж буй байдал явдлыг үйл үгээр тодорхойлно. Явдал нь эхлэл, гол, төгсгөл хэсгээс бүрдэнэ. Явдлаас зорьсон санааг тодорхойлно. За 5 дугаар хэсэг. Эхийн дөрвөн санаа. Эхийн төрсөн санаа гэж бий. За төрсөн санаа нь өгүүлэгт хүнээс эхийн үүдэл санаа төрнө. За эхийн гол санаа. Үйлдэгчдийн зэрэгцээ харьцаанаас эхийн гол санаа гарна. За эхийн шин санаа. Хэрэг явдлын цуваа харьцаанаас эхийн шин санаа үүдэн төрнө. За дөрөвт нь эхийн зорьсон санаа. Эхийн хэрэг явдлаас зохиолчийн санаа болох зорьсон санаа урган гарна. За бидний задлал хийх их маань ламбгой нулимс өгүүлэлэг байгаа. За ламбгой нулимс өгүүлэлэгтээ уншиж бүгдээрээ танилцъя. Багш нь уншаад үгүй та бүх анхааралтайсаа сонсоорой. Ламбгой нулимс. Орчлон ертөнцийг хоосон гэж хүрдийг бясалгаж, Венан ёсыг сагсан гівшил одон, улаан шарыг тунуусаар, гандангийн над хүрд рүү бууж ирмэгц, урин тачаангуй хурц элдийг боловсруулахын эрдмийг судалсан хүүхэн үе байх бай гэдэг цэрэн лам цагаан харыг гэлбэлзуусаар баруун дамнуурчны шавартай гудамжнаас гарч ирэх нь эсрэг тохиолдов. Үе байх бай хар тамхи тасарсан учир нэг алтан бүлцгийг бариулж хідэн янчаан олж хэрэглэхийг зорж явсан нь санамсаргүй гівшил одон тохиолдохыг үзвэл тэр үнэхээр нэг томхон хувраг сэтгэл зөөлөн чанар хөнгөн болохыг хэдийний ажиглаж таниад цахилгаан мэт хурдан нэг арга олж ламын дэргэд зогсож зовлонтой бөгөөд бахарцсан царай гарган ламбгой өршөө манай хөгшин их өвдөд өгөхийг хүлээж байна. Хичээж манайд морилж ном айлдаж хайрлана уу гэсэнд лам зүүн хүрээнд хуралд очиж явнаа. Энэ удаа амжихгүй өөр нэг ламыг зал гэсэн боловч үе байх бай. Сандарсан байдлыг гаргаж дахин давтан зовлон дүгсийг тоочин элдэвчлэн гуйхад аргагүй болж бас ч бахарцсан байдлыг үзвэл барьц ихээхэн өх биз гэж санаж ном уншгаар хүүхнийг дагалдан түүний гэрийн зүг одов. Зууны цагт баруун давнуурчны 5 годамжны шавар үлэмж. Үнэр ханхлах нь үнэхээр төмөн багц хүчийг шатавч үл дарагдмаар. Гівшил одон ам хамрыг орхимжоороо бөглөн хүүхний хойноос намс алхана. Удалгүй нэг хухай цагаан хаалгаар орвол гандангийн арьс ширийн шорвог агаар амтагдаж зулсан үс ноос салхинд хийсэн дээл хувцсанд наалтна. Хоёр нурсан шавар байшингийн нарийнхан завсраар өнгөрч баруун талд зүүн тийшээ харсан нэг нүхшиг байшинд ороход хүүхэн ламыг нэг сандал дээр суулгаад цайв чирийгээд гарч явахын завсар лам ажиглавал байшингийн өмнө этгээдэд нэг том ор байв. Хүнжил дэвсгэрийг зэмцийтэл хураан засаж ирээн давгаар хүчжээ. Хойд этгээдэд нэг баг дөр үлжин ширээ цагаан давгаар бүтээж дээр нь нэг том цаг ба зураг хөргийг тавьжээ. Байшингийн дээвэр нь маш балтгар. Гівшил одон өндийтэл толгой барагдтуулна. Нэг баг цонхыг 2 давхар муутуугаар битүүлэн нааж улаан цасаар угалзлан чимжээ. Байшингийн дотор өдөр байтлаа бүрий барай байдлыг төрүүлнэ. Цонхны буланд нэг бяцхан нүхийг гаргасан нь бодвол орж гарах хүмүүсийг ажигладаг бололтой. Удалгүй хүүхэн орж ирээд нэг аяг цай өгсний дараа ачид лам минь. Авралдаа толдож миний ихийг эдгэн сойрох гэж гуйна. Лам хүүхний зүг ажиглавал гадна нарны гэрэлд түүний царай ухай цагаанаар өнгөхгүй үзэгдэж байсан нь харин энэ байшингийн дотор орж ирээд 2 хац нь улаанаар гэрэлтэж өглөөгүр залбирдаг цагаан дарихийн хөргийн адил үзэгсэлэнтэй гэрэлтэд ламын сэтгэлийн дотор ертөнцийн манан пураар үүсэх бөгөөд их л ийдэг зантайгаар за бүсгүй ээжид чинь хаана байна гэж асуувал хүүхэн энэ завсар ихээ нэгэнд хурамгаар өвчлүүлэн хэвтүүлсэн тул энд байна гэж ламыг дагуулan нөгөө тасалгаанд оруулав. Нэг настай хөгшин хөнжлөөр хучаастай хэвтэж байв.
Хоймор нь бяцхан өнгөр ватай бурхан их л шороод тоосон дарагдсан үзэгдэнэ. Өмнө нь хятад янзаар улаан, 2 улаанлаа хатхан тавьжээ. Түүнээс лам ном уншиж залбирал даатгал хийснийг өгүүлэх юм. Ном уншиж сая барвалаа нэгэнд шөнө орой болжээ. Их нийлээд сэргсэн байдалтай ламын аврал гэж залбирна. Хүүхэн нэгэн адил ламд сүсэг төрсөн байдлыг гаргана. Хажуугаар нүг хэлэх ба инээн аашлах нь их л багтай. 2 харнуудыг жиргэнүүлэн эргэлдүүлэх бүрдэл одонгийн сэтгэлд бяцхан ширүүн гал ноцсон алдна. Хүүхэн нэгэнт энэ байдлыг мэдээд ламбгай орой болсон тул манай гэрт хоол зоглоод морилно гэсэнд лам 1-р бяцхан ядарсан ба 2-р ном уншсны хойно хоол идээд явдаг нь лам нарын тогтоосон заншилт тул даруй зөвшөөрч нөгөө байшинд хүүхнийг даган оров. Хүүхэн тогоочоо дуудан хоол бэлтгүүлж ламыг зочилсноос гадна энэ үед хүүхний өдөх нь улам илүү болж шадралх нь нин ойр тулав. Ийм тийм ярилцаар ламын ертөнцийн сайшаах сэтгэл нь улам нэмэгдэж нэг үдшийн зур дүйхрийн аймаг ба 4 хантай гэр хідэн өнгөрватай бурхнаа мартжээ. Түүнээс хүүхэн өнөө нэгэнт орой болжээ. Бид энд таныг хүргэн өгөх уналгагүйгээс гадна бас бороо орж байх тул энэ шөнө энд морилон хоноод маргааш хариу сайн биш шүү гэсэнд лам хоош нэгэнд зовсон боловч үнэхээр орой болж бороо орж байгаа ба мөн энд ч баахан зугаатай болох тул энэ шөнө дороо хонохыг нэгэнд шийдвэрлэв. Хүүхэн ч баясч дэр дэвсгэрийг засав. Тусын ор дэвсгэр дээр унтсан хойно мэдээжийн хэрэг хүүхэн хаяа зөөлөн ханиаж ламын нойр үл хүрнэ. Лам хэдийгээр хүүхэн талахыг хүсвч эхнэр хүүхэнтэй төдийлэхэд холилдсонгүй тул баахан халшрав. Лам тис чадахтаа шэн гэж шалтгаалan босч эргэж ирэхдээ хүүхний өвөрт орё гэж сэтгэж гадаа яарч явв. Удалгүй эргэж ирээд гадан чагнуул чив чимээгүй хаалхыг татууламгүй. Бяцхан байзнараа гэж хүүхэн дуу алдахад лам юу болохыг хүлцэж ядан долоовор хуруугаа норгож байшингийн цаасан цонхыг цоолоод мөн л бяцхан нүхээр ажиглавал хүүхэн хүнжил дээрээ дотор хувцаа тайлж байх нь дэнгийн гэрэлд үнэхээр үзэсгэлэнтэй үзэгдэж сэтгэлийг хөдөлгөхөд ламын хоосон чанарын бодлого хэдийний нөгөө ертөнцөд шилжиж Венаньос нэгэнт баруун зууд одоод тачаангуйн галд үрэлзэн бадрахад орж хүүхний хамт норсов. Түүнээс ертөнцийн хэрэг ламын сэтгэлд тааламжтайг тоочвол барахгүй. Даруй өглөө харсан боловч үдэш санагдаж эргэж ирсээр нэгэнд хит хитэн сар болж баруун дамнуурчны баат гандангийн дэнж хоёрын хооронд нэг нарийнхан шин зам нэгдэв. Түүнээс ив байх ойлголтод үнэхээр дурлсан бус тул энэ завсар баян гівшийн буянгаар дэмэл таруулсан боловч бас ханахгүй гівш лотон ертөнцийн цаламд нэгэнд өргөтлөгдөж хүүхэн давтагдаад юу гихч гажуугүй болсон яван явсаар лам гандан дах хашаа байшин ба гавж болохын тул бэлтгэсэн юмаа бүгдийг нийлүүлж ив байх бод гуа сайхан элбэг дэлбэг хашаа байшин төхөөрч хорооны газар хамтран суух болов. Нэг өдөр гэвшл одон гэртээ ирээд байшингийн хаалга татвал дотроос нь төгчжээ. Цонхны бул завсраар нууж үзвэл үй байх бай нэг залуухаар хүүтэй тэрвэрлдэн суун. Үй байх байгийн хуучны зузаан янаг байна гэсэн нь энэ мөн байгаа гэж лам нэгэнд таниад уур нь бадарч занчилдия гэж байшингийн хаалгыг хэмх зохин орж хэрүү шууган гаргав. Гэтэн өчүүхэн чим эмээх зовох байдалгүй харин ламд дургүй учрыг хэлж хараан загнаж хөөн гаргасанд лам заалтыг ивч хуврагын ёсоо өвдсөн тул аргагүй гунихран байшингийн босхийг тэрч хүү минь би чамд хайртай. Одоо би хаана очих вэ? Өөр хүнтэй ханилах хамаагүй. Гагцгүй бөөрөх гэж хоёр нүднээсээ ертөнцийн хар нулимсыг борон тусал адил асгаруулав. За ламбгаа нулимс өгүүллийн өгүүлэх түүний дарааллыг ажиглаад бүгдээрээ задлал хийх ёстой байгаа. За нэгдүгээр эхлэл занглаа хэсэг нь багш ингээ олсон байгаа. За эхлэл хэсэг орчлон ертөнцийг хоосон гэж хүрдийг бясалгаж Венаньосыг сагсан гэвшл одон
Улаан шарыг тунуусаар гандангийн наад хүрд рүү бууж ирмэгц уринд жангуйн хурц илтийг боловсруулахын эрдмийг судалсан хүүхэн "Үй байх бай" гэдэг цэрэн лам цагаан харыг гэлбэлзуулсаар баруун дам нурчны шавартай гудамжнаас гарч ирэх нь эсрэг тохиолдов гэж эхэлж байгаа. За зангилаа хэсэг нь. Үй байх бай хар тамхи тасарсан учраас нэг алтан бүлцгийг бариулж хідэн янчаан олж хэрглэхийг зорж явсан нь санамсаргүй гівш лодон тохиолдохыг үзвэл тэр үнэхээр нэг том хуврах сэтгэл зөөлөн чанар хөнгөн болохыг хэдийний ажиглаж таниад цахилгаан мэт хурдан нэг арга олж ламын дэргэд зогсож зовлонтой бөгөөд бахарцсан царай гарган "Ламбгай өршөө манай өгшин их өвдөөд үхэхийг хүлээж байна. Хичээж манайд морилж ном айлдаж хайрлана уу" гэсэн лам зүүн хүрээнд хуралд очиж явна. Энэ удаа амжихгүй. Өөр нэг ламыг зал гэсэн боловч үй байх бай сандарсан байдлыг гаргаж дахин давтан зовлонт үгсийг тоочин элдвчлэн гуйхад аргагүй болж бас ч бахарцсан байдлыг үзвэл барьц ихэхэн өгөх биз гэж санаж ном уншихаар хүүхнийг дагалдан түүний гэрийн зүг одоо гэсэн эсгийг зангилаа хэсэг гэж үзлээ. За өгүүлэгдэхүүний дараалал дээр бүгдээрээ өрнөл хэсгийг нь бол өөрсдөө гэртээ хийж ирэх байгаа. Өрнөл хэсгийг нөхөж хийхин тулд бүгдээрээ онлын ойлголтоо бас сэргээн санаад хараарай. Зохиолын заглаанаас учир шалтгааныг олохын тулд цааш үргэлжилж байгаа өрнөл хэсгийг олно гэсэн үг. За туйл хэсэг. Хүүхэн нэгэн адил ламд сүсэг төрсөн байдлыг гаргана. Хажуугаар нүг хилэх ба инээн аашлах нь их л багтай. Хоёр харнуудыг жирвэгнүүлэн эргэлдүүлэх бүрд лодонгийн сэтгэл бяцхан ширүүн гал ноцон алдна. Хүүхэн нэгэн тэнд байдлыг мэдээд "Ламбгай орой босон тул манай гэрт хоол зоглоод морилно" гэсэн лам нэгдүгээрт бяцхан ядарсан ба хоёрдугаарт ном уншсныхоо хоол идээд явдаг лам нарын тогтоосон заншилт бол даруй зөвшөөрч нөгөө байшинд хүүхний даган оров. Хүүхэн тогоочоо дуудан хоол бэлтгүүлж ламыг зочсноос гадна энэ үед хүүхний өдөх нь улам илүү болж шадралх нь нэг ойр тулав. Ийм тийм ярилцсаар лам ертөнцийн сайших сэтгэл нь улам нэмэгдэж нэг үчийн зур дуйхрын аймаг дахь дөрвөн хантай гэр ба хідэн гүнгэрватай бурхнаа мартжээ. Түүнээс хүүхэн өнөө нэгэнт орой болжээ. Бид энд таны хүргэн өгөх уналгагүйгээс гадна бас бороо орж байх тул энэ шөнө энд морилон хоноод маргааш хариу сайн биш үү гэсэн лам хойш нэгэнд зовсон боловч үнэхээр орой болж бороо орж байгаа ба мөн чинд баахан зугаатай болох тул энэ шөнөд ороо хонохыг нэгэнд шийдвэрлэв. Хүүхэнч баясч дээр дэвсгэрийг засав. Тусын ор дэвсгэр дээр унтсан хойно мэдээж хэрэг хүүхэн хаяа зөөлөн ханиаж ламын нойр үл хөрн лам хэдийгээр хүүхэнд халдахыг хүсвч эхнэр хүүхэнтэй төдийлэхэд холилдсонгүй тул баахан халшрав. Лам тис чадахтаа шингэж шалтгаалan босч эргэж эрэхтэй хүүхний өвөрт орё гэж сэтгэж гадаа яарч явв. Удалгүй эргэж ирээд гадна чагнал чив чимээгүй хаалгыг татвал "Ламбгай бяцхан байснараа" гэж хүүхэн дуу алдахад улам лам юу болохыг хүлцэж ядан долоовор хуруугаар норгож байшингийн цаасан цонхыг цоолоод мөн л бяцхан нөхөр ажиглавал хүүхэн хүнжил дээрээ дотор хувцсаа тайлж байх нь дэнгийн гэрэлд үнэхээр үзэгсэлэнтэй үзэгдэж сэтгэлийг хөдөлгөхөд ламын хоосон чанарын бодлого хэдийний нөгөө ертөнцөд шилжиж Винан ёс нэгэнт баруун зуу додоод тачаангуй гал дүрлцэн бадрахад. За тайлал хэсгээ бол бас адилхан бүгдээрээ өөрсдөө олох ёстой байгаа. Онлынхоо ойлголтыг ашиглана. Зохиолын үйл явдал зөрчил тэмцэл хурцдаж, туйлдаа хуржуулмаар хэрхэн шийдэгдэж байгааг тайлалгана гэж байгаа. За тэгвэл төгсгөл хэсгээд багш нь бас олоод өгье. Лам заалтыг гэвч хуврагын ёсоо эвдсэн тул аргагүй гунхран байшингийн босхыг тэрч "Хүү минь би чамд хайртай. Одоо би хаана очих вэ? Өөр хүнтэй ханилах хамаагүй. Гагцхүү намайг бүү орих" гэж хоёр нүднээс ертөнцийн хар нулимсыг борон тусал адил асгаруулав гэж ялгсан байна. За өгүүлгийнхээ бүтцийг буюу өгүүлгийн зэрэгцээ харьцаануудыг бүгдээрээ олъё. За зэрэгцээ харьцаанд бол лодон гівш, цэрэн лам энэ хоёрыг бол ингэж харьцуулъя бүгдээрээ. За нэгдүгээрт лодон гівш нь
Орчлон ертөнцийг хоосон гэж хүрдийг бясалгаж Винан ёсыг сахисан хүн. За тэгвэл Цэрэн лам хүүхэн уран тачаангун хурц элдийг боловсруулахын эрдмийг судалсан хүн гэж үзэж байна. За та бүхэн энэчнээс хоёр зүйлийг бүгдээрээ олох ёстой байгаа. За хоёрт гівш лодон ертөнцийн цаламд нэгэнт өрхлөгдөж хүүхэн давтагдаад юу гихч гажуугүй болсон яван явсаар лам гандан дах хашаа байшин ба гавж болохын тулд бэлтгэсэн юмаа бүгдийг нийлүүлж үй байх бод гуа сайхан элбэг дэлбэг хашаа байшин төхөөрч лодон гівш хоосорч байгаа байдлыг илэрхийлж байгаа. За тэгвэл Цэрэн лам түүнээс үй байх бод лодонд үнэхээр дурлсан бусдул энэ завсар баян гівшийн буянгаар дэмийл таруулсан боловч бас ханахгүй лодон гівш ертөнцийн цаламд нэгэнт өрхлөгдөж хүүхэн давтагдаад юу гихч гажуугүй болсон яван явсаар лам гандан хашаа байшин ба гавж болохын тулд бэлтгэсэн юмаа бүгдийг нийлүүлээд үй байх бод гуа сайхан элбэг дэлбэг хашаа байшин төхөөрч хорооны газар хамтран суух болсон. За Цэрэн лам лодон гівшийн бүх зүйлийг ингээд авж байгаа байдлыг илэрхийлж байна. За та бүхэн үнийг бас ингээд нөхөн олоорой. Өөр ямар зүйл байж болох вэ? За өгүүлгийн үйлдэгчид эдгээрийн зан төрхийг нь тодорхойлоо авч үзье. За лодон гівш хүүхэн Цэрэн лам хоёрыг бас ингээд авч үзлээ. За лодон гівш нь шуналтай гэдгээр багш нь ингээд авч үзлээ. За шуналтай байдал нь яаж илэрч байгааг бол давтан зовлон төгсийг тоочин элдэвчлэн гуйхад аргагүй болж басч бахарцсан байдлыг үзвэл барьц ихэхэн өөх үзье гэж санаж байгаа. За энэ зан түүнийг хоосрох суурийг нь тавьж өгсөн юм бол за тэгвэл эсрэгээрээс хүүхэн Цэрэн лам бол ямар зан чанартай хүн бэ гэхээр гэрхай. За гэрхай байдал нь гівш лодон тохиолдохыг үзвэл тэр үнэхээр нэг номхон хуврах сэтгэл зөөлөн чанар хөнгөн болохыг хэдийнэ ажиглаж таниад гэдэг хэсэг тэр гэрхай байдал нь гарч байгаа. За энэ зан чанар нь бол түүнд эд хөрөнгийг авчрах суурь нь болж өгсөн. За та бүхэн Цэрэн лам дээр бол зөвхөн нэг зан чанараас нь баримттай нь ингэж олж бичээрэй. За та лодон гівш дээр бол бүгдээрээ бас дараад нь дурдах юм бол арчаагүй дорой байдал гаргасан гэж үзсэн. За лам заалтыг гівч хуврагын ёсоо эвдсэн тул аргагүй гунхарсан. Хоёр нүднээс ертөнцийн хар нулимсыг борон тусал адил асгаруулсан хэсэг нь бол арчаагүй дорой байдлыг илэрхийлсэн гэж үзсэн байна. Та бүхэн энэ одоо дүр дээрээ зан төрхийн тодорхойлсон зүйлийг баримт жишээтэй дурдан тодорхойлон бичээрэй. За өгүүлгийн зохиомжийн хэсгээс авч үзэх юм бол ганцаар яриа буюу дотоод яриа гэж байгаа. За дотоод ярианаас нь багш нэг дурдъя. Дахин давтан зовлон төгсийг тоочин элдэвчлэн гуйхад аргагүй болж басч бахарцсан байдлыг үзвэл барьц ихэхэн өөх үзье гэж санаж байгаа тухай нь бол дотоод яриа байгаа. Бас нэг дотоод яриаг нь та бүхэн бас ихээсээ олж бичээрэй. За харилцан яриан дээр бол их л ээлдэг зантайгаар за бүсгүй ээж чинь хаана байна гэж хэлж байгаа асуусан. За хүүхэн энэ завсар ихээ нэгэнд хурамгаар өвчлүүлэн хэвтүүлсэн тул энд байна гэж хариулж байгаа хэсэг нь харилцан яриа хэсэг байгаа. За гадаад яриа буюу баатрын хөрөг дээр бол орчлон ертөнцийг хоосон гэж хүрдийг бясалгаж Винан ёсыг сахисан гівш лодон улаан шарыг тунуусаар гандангийн наад хүрдрөө бууж ирмэгц уран тачаангун хурц элдийг боловсруулахын эрдмийг судалсан хүүхэн үй байх ба гэдэг цэрэг цагаан харыг гэлбэлзуусаар баруун дамнуурчны шавартай гудамжнаас гарч ирэх нь эсрэг тохиолдог гэсэн баатрийн хөрөг байгаа. За түүнээс бас нэг баатрийн хөрөгийг та бүхэн олж бичээрэй. За ламгай нулимс өгүүлгийн зохиомжийн авч үзэж байгаа бүгдээрээ. За байгалийн хөрөг дээрээс нь бол ямар байгалыг илэрхийлсэн байна вэ гэвэл зуны цагт баруун дамнуурчны 5 гудамжны шавар үлэмж үнэр хангалах нь үнэхээр түмэн багц хүчийг тавч үл дарагдмаар гэсэн хэсгийг авч үзсэн байгаа. За баатрийн үг дээр бол лам заалтыг гэвч хуврагын ёсоо эвдсэн тул аргагүй гунихран байшингийн босхийг тэрвэрч хүү минь би чамд хайртай. Одоо би хаана очих вэ? Өөр хүнтэй ханилах хамаагүй. Гагцхүү намайг буурах гэж хоёр нүднээсээ ертөнцийн хар нулимсыг
борон тусал адил асгаруулга үсэн хэсэг нь бол баатрийн үг байгаа. За зохиогч үг яаж илэрч байна вэ гэвэл гэвш лодон ам хамрыг орхимжоороо бөглөн хүүхний хойноос намс алхана. Уудалгүй нэг хуухай цагаан хаалгаар орвол гандангийн арьс ширийн шорууг агаар амтагдж зулсан үс ноос салхинд хийсэн дээл хувцсанд наалтна гэсэн хэсэг байна. За бас нэг зохиогчийн үгийг нь та бүхэн олох ёстой шүү. Ламбгай нулимс өгүүлэхийн явдлыг нь бүгдээр авч үзье. За энэ явдал дээр бол эхлэл гол төгсгөл хэсэг дээрээс багш нар адилхан гэрийн даалгаврын давхар ингээд өгөө явж байгаа. За эхлэл хэсэг бол мэдээж гарч ирэх нь эсрэг тохиолдож байгаа хэсэг байгаа. За ингээд цэг-цэгээр мэдээж товчилсан байгаа. За гол хэсэг дээр бол бахарцсан царай гаргасан, түүний гэрийн зүг одсон, түүнээс лам ном уншиж залбирал даатгал хийснийг өгүүлэх юм гэж хэлсэн. За дараад нь манай гэрт хоол зоглоод морилно, даруй тэгээ зөвшөөрөөд нөгөө байшинд хүүхнийг даган орсон. Энэ шин дорой хонхыг нэгэнд шийдвэрлсэн. Хүүхний хамт ингээд нойрс хэсэг нь бол ингээд гол хэсэг байгаа. Энэ гол хэсгээс цаашгаа бас үлдсэн хэсгүүдийн та бүхэн олж нөхөн. За төгсгөл хэсгийг бол багш нь ингээд авч үзлээ. Байшингийн босгыг тэрсэн. Тэгээ төгсгөл хэсэг дээр өөр юу болсон бэ? Ямар явдал болов гэдгийг та бүхэн тоочж үзээрэй. За өгүүлгийнхаа 4 санааг нь бүгдээрээ тайлбарлана. За тайлбарлахдаа мэдээж 2 санааг нь багш нь ингээд тайлбарлаад өгье. Та бүхэн бас 2 санааг нь гэртээ тайлбарлаарай. За төрсэн санаа. Нийслэл хүрээний олон лам нар өөрийн сахил санваараа гээж эхнэр хүүхэн эргүүлж бурхны нэрийг барин арт түмнийг шулах үйлээс их авсан гэж үздэн. За тэгвэл гол санааг нь тодорхойлоорой та бүхэн. Онлын мэдлэгээ бас давхар ингээ ашиглах хэрэгтэй байгаа. Гол санаа юуг илэрхийлдэг вэ гэвэл бүгдээ өмнөхөөс сэргэн санаа үйлдэгчдийн зэрэгцээ харьцаанаас ихийн гол санаа гарна. За тэгвэл шинэ санаа нь нэг талаас лам, нөгөө талаас гоо бүсгийн дүрээр сөргүүлэн үйл явдлыг өрнүүлсэн хэсэг нь шинэ санаа. За тэгвэл зорьсон санааг та бүхэн олно. Зорьсон санаагаа бүгдээ онлын ойлголтыг бас сэргэн санаад хараарай. Эхийн хэрэг явдлаас зохиолчийн санаа болох зорьсон санаа урган гарна гэсэн дүгнэлт байгаа. За та бүхэн эдгээр өгсөн даалгаврууд тус бүрийг хийж гүйцэтгээд дараагийн хичээлээс өмнө цаг хугацаатай байгаа учраас тэр бүх даалгавраа цаг хугацаанд нь хурдан хийж гүйцэтгээд багш руугаа комент хэсэгт илгээгээрэй. За анхаарал тавьсан явдалд баярлалаа. Дараагийнхаа хичээлээр дахин уулзцгаая.